Globe International, Democracy Reporting International танилцуулж байна. GSP Plus гэж юу вэ? General Scheme of Preference буюу хөнгөлөлтийн ерөнхий нэмэх систем гэсэн үгийн товчлол юм. Энэ нь нэг төрлийн худалдааны хэлэлцээр гэж ойлгож болно. Европын холбоо 2005 оноос тогтвортой хөгжил, сайн засаглалыг бэхжүүлэн, ядуурлыг бууруулах зорилгоор эмзэг эдийн засагтай орнуудад зориулан GSP Plus тусгай хөтөлбөрийг гаргасан юм. Одоогоор тус системд Армени, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланк гэсэн 9 орн нэгдэж байгаагийн дотор манай улс багтсан юм. Европын холбооны GSP Plus буюу хөнгөлөлтийн ерөнхий системд нэгдсэн ашиг хүртэгч орн нь Европын холбооны 28 гишүүн улсад бараа бүтээгдэхүүн экспортлоход барааны тарифаас бүрэн чөлөөлдөг. Үүнд 7200 нэр төрлийн бараа багтдаг. GSP Plus-т хэрхэн хамрагдах вэ? Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдахын тулд улс орон хүсэлтээ сайн дурын үндсэн дээр илэрхийлдэг. Үүнд 1-р эмзэг байдлын шалгуур, 2-р тогтвортой байдлын шалгуурыг авч үзнэ. Эмзэг байдлын шалгуурт Дэлхийн банкнаас 3 жил дараалан эмзэг эдийн засагтай орноор тодорхойлсон орон багтана. GSP Plus механизмд хамрагдсан улс нь хүний суурь эрх ба хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, сайн засаглалын талаарх олон улсын 27 конвенцийг соёрхон баталж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Үүнд хүний эрхийн суурь 7 конвенц, хөдөлмөрлөх эрхийн 8 конвенц, байгаль орчин сайн засаглалын 12 конвенц. Хэрвээ улс орон эдгээр бүх шалгуурыг хангаж байвал Европын холбоонд хөнгөлөлтийн ерөнхий нэмэх систем улсуудын жагсаалтанд оруулна. Монгол улс 2005 онд Европын холбоонд хүсэлтээ илэрхийлж GSP Plus системийн ашиг хүртэгч орн болсон. Иймд манай улсын засгийн газар дээрх 27 конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлан мэдээг Европын холбоонд 2 жил тутамд хүргүүлдэг юм. GSP Plus механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг дэмжих төслийн хүрээнд Европын холбооны дэмжлэгтэйгээр бүтээв. 2019 он